Хөөрөг. Хөөргөний үндсэн зориулалт нь хамрын тамхи агуулгах. Анх ийм зориулалтаар үүсжээ. Гадаадын орнуудад энэ зорилгоороо өнөөгөр ашиглагдаж буй бол гагц Монголд мэдлэг хүндлэх харилцааны соёлын хэрэглэгдэх болж хөгжсөн байна. Гэвч нүүдэлчин монголчууд хөөргийг өөрсдөө бий болгож үе уламжлан хэрэглэж ирвүү эсвэл гадны соёлыг нутагшуулсан уу гэдэг нь хүндэж буй асуулт юм. Тэгвэл энэ хөөргөний тухай бол гадна дотны эрдэмтэн бас бичсэн л дээ. Энэ хөөргийг тамхи нь хаанаас гарсан, энэ хөөрг гэдэг юм хижээ байгуулс ингээд. Хятад улсын олонхын эрдэмтэн буюу барууны эрдэмтнээ бичгээр үл энэ хөөргөний доторх одоо тамхи тийм ээ. Бид хамрын тамхи гэж байгаа. Энэ хамрын тамхи гэдэг энэ үнэртэн, энэ тансаг үнэртэн бол Явараваас 15 дугаар зууны үед Мин улсын үед орж ирсэн гэж Хятад эрдэмтэн битдэг. Барууны эрдэмтэн ч одоо энэ хөөргөний тамхинууд баруунаас гарсан гэж бичдэг юм. Тэгээд энэ эхлээдвэл энэ хөөргөн бол одоо чаасан хайрцагтай ч юм уу боодол баглаатай байжээ. Энийг одоо жижиг хэмжээгээр хүнд хүргэхийн төлөө шаажин савнд одоо энэ дэнд тохирсон одоо жижиг хөөргөний хэмжээтэй Мин улсын үед олон тийм шаажин байгаа л да. Жижиг хэмжээний одоо хөөрг хийж болох юм эмийн тийм хайрцаг савууд их олон янз байдаг. За тэгээд Жерман улс үлдээ одоо энэ хөгжсөөр байжгаад одоо эрдэнэсийн чулуу тийм үү? Хаш байна уу, ман байна уу, фисви байна уу, болор байна уу янз бүрийн чулуугаар одоо тэрийг савладаг болжээ гэж. Ингэд нэг ерөнхий ойлголт байгаа. 16 дугаар зуунд тамхины үйлдвэрлэл Европ даяар цэцэглэн хөгжсөн нь түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэгвэл нэгэн их сурвалжид бичснээр Мин улсын үед Италийн нэгэн номлогч Матео Ричи өмнөд Хятадд газардахдаа Ванли хаанд ховор хамрын тамхи бэлгэлсэн байна. Үүнээс хойш Хятадын ард түмэнд хамрын тамхи өндөр язгууртанд өгдөг бэлгийн дээж болсон бөгөөд хэрэглээ нэхэд түүхэнд илэрчээ. Энэ нь 1600-аад оны үйл явдал юм. Тэгвэл 1700-аад онд Манччин улсад хамрын тамхиг агуулгах сав буюу хөөрөг үнэт чамин хийцтэй болон хөгжиж төрөл бүрийн материалаар хийгдэх болсон байна. Өөрөөр хэлбэл хамрын тамхиг анхлан гой ганхан агуулгах савтай болгосон нь тэтгэлтэй. За. Яг тэрийг өнөөдөр баталгаатай хөөрг хаанаас гарсан гэж хэлчих үндсэл бол байхгүй. Монголоос гарсан гэхэд археологоос бол олдохгүй. Археологийн олдвор ягаа олдгоогүй монголчуудын хөөргийг бол хамгийн эрхмэлдэг. Энэ аав ээжийнх нь одоо энэ дээр үе хэдэн үе уламжилсан хөөрг байгаа л да одоо 300 жил ч юм уу 200 жил болсон хөөргүүд бол Монгол улсаас олдож байгаа. Энэ хөөргөнд бол дандаа сайн энерги үлддэг гэдэг учраас аав ээжийнх нь бүх хэмийг устгагдаг боловч хөөргийг устгагддаг ба. Явсаар 1800-аад оны үед хөөргөний урлал манжид дээд түвшиндээ хүрч хөгжижээ. Улмаар 1800-аад оны үед энэ соёл Монголд ихээхэн хээнцэр чамин өнгө хэлбэртэйгээр нэвтэрсэн гэж зарим судлаачид үзэж байна. Тэр үеийн хаад ноёд язгууртнууд хөөрг хэрэглэх болж хожим нь шашны мяндагтнууд хийгээд бадарчдын үргэлж барьж явдаг эд үлгийн зүйл болсон талаар түүхчид онцолж байгаа юм. Ямар ч тач хөөргөний салшгүй нэг хэсэг болсон хамрын тамхи Монголд гаднаас орж ирсэн нь хөдөлшгүй баримт болдог ажээ. Энэ хөөргийн гол зорилгууд мэнд амраа асууна. Харилцан хоёр хүн одоо амар мэндан асууж одоо тэгээд бэлчээр бас юу гэдгийг хөөрг тамхисны дараа хөөргөснөө дараа бол бүх хоёр хүний хоорондох яриавал их одоо өйөлсөг дотон өвтэй найртай орчинд хөгжиж өрнөдөг. Тийм учраас монголчууд бол хөөргийг бол өнөөдрийн охон соёл болтор нь хөгжүүлсэн юм а гэж. Гэвч хөөргийг ахуй соёлтойгоо хамгийн сайн уйсан ард түмэн нь монголчууд гэлтэй байгаа ч хамгийн бага судалсан нь мөн бид болж таарч байна. Хөөргөний үүх түүх сурвалж бичгийг нэхэн хөөсөн судалгааны ажлууд Европт болон бүгд найрамдах Хятад ард улсад маш их хийгдсэн байдаг. Харин Монголд хамгийн үнэтэй эртний он цаг үед хамаарах чухал хөөргүүдийг багтаасан каталог хэлбэрийн 2 ном хэвлэгдэж байсан. Харин яг судалгаа талдаа бичигдсэн хөөргөний тухай өгүүлгүй хэмээх жижигхэн улаан ном л номын сангаас олдож байгаа юм. Энэ ном анх 2003 онд хэвлэлтээс гарч байжээ. Хэрвээ ариун эрдэнэ Ширчинжав нар тус намыг бичиж хэвлүүлээгүй бол үнэт чулуун хөөргөнд ихээхэн үнц нь өгдөг. Цагаан сарын баяр бүрээр хөөрг зөрүүлэн мэндэлдэг манай ард түмэнд хөөргөний гарал үүслийн талаар бичсэн нэгэн ч ном бүтээл байхгүй байхаар. Энэ үднээс эргээд соёлдоо критик хийх буюу игэн судлах шаардлага бидэнд тулгамдсныг илтгэж байгаа юм. Өнөөдөр л манай хөөргийн тухай хэдэн ном гарсан л да Монгол улсад. Зүгээр гатлог хэлбэрий. За ийм хөөрг байжээ.
Хүмүүсийн чугалуулгаараа гаргасан миний мэдгээд лав 3 4 ном байгаа. Тэр бол зөвхөн гатлаа хэлбэр судалгааны төвшөнд хүрээгүй манай өөрөө. Гэтэл цаашид бид судалж болно. Гэхдээ манай судлаач маш овор. Хамгийн нийтлэг төгсөн өвлөн уламжлагчид нь хэдэн зуун мянгаар тоологдох, түнчлэн харийн орноос нэвтэр нутагшсан байж болох хөөргөний соёл ийм хэмжээнд судлагдж байгаа бол яг эртний нүүдэлчин монголчуудын үед бий болсон бидний жинхэнэ дахин давтагдашгүй соёлын өвөө бид ямар төвшөнд судалдаг вэ гэсэн асуулт тавигдах билээ.